аз жаргалтайгаар ашигтай хоббоццгой юуратай 3 найзын чөлөөт подкаст. Сайн байцгаана уу? Let's Hobbots подкастын маань 3 дахь удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би Зэндүх байна. Үлдэн байна. Үлдээ. Би ястаанаа. За тэгээд энэ удаа бид бидний хоббоцох сэдв болохоор ер нь бол өөрийгөө хайрлангаа хэрхэн бизнесээ хийх вэ гэдэг сэдвийн дагуу ярихыг хүссэн байгаа. Тэгээд мэдээж нэмхэн зөндөө олон хоббоцох сэдвүүд байгаа. Тэгээд Монголд одоо юу ингчэн Зэндүхээ үлзий бид гур болохоор Монголоос холбогдож байгаа сонсогч маань мэдж байгаа л тэгээд дооноо болохоор Италид амьдардаг, Римини хотод амьдардаг байгаа. За тэгээд миний хувьд би ханаа төрсөн. Би гуруулаа хараад үрсэн брэнд. Тийм Монголд нөгөө нэг заалны амар мэрэгчлийн чимээр явах дээ. Томоо гарсан. Тэгээд тэрийг би гуруулаа хөвчөж бүр амар байна. Усаа татаал үчиндээ. Нөгөө нэг урдаас авч ирсэн ханаад гэжсэн мөн үү? Тэ. Тэр шоко. Тэр нь өөр вирус юм шүү. Тий. Тэгэл байж энэ наа чанаа томоогааг үздэг даа. Энд ч бол ханаад энэ гайгүй байна уу? Ханаад туслаа тийм амар хүтэн биш. Тэгтэл дарч нөө. Грац нь хэд байна дооноо нэрээ? Грац нь одоо шөндөө нэг нэмэх нэг хамгийн хүтэн яг хасах хоёр ч юм уу. Тэгтээ би амар таарч байгаа. Тэгтээ би солонгос тахта даарал л та. Ханаа чих тий. Тий. Амар санаа тийм ингээд грац харахаар Монголоос хамаагүй дулаахан байгаа байхгүй юу? Тэгсэр мэл би амар даараад байсан. Тэгээ ламаа хүмүүс манай ингээ Африк мафрикууд чи Монголоос ирээсээ баг ингээ хамгийн хүүтэн нийтлээ яах нэрээ даадаг юм аа тийм би хүү юм байна. Гэхдээ би амар санаа би болохоор ингээд амар ингээд өөрийгөө бөөцөлөд байгаа хөө ингээд амар дулаалаа хизээч даахгүй заяа. Тий ясныхаа чинийг одоо барыг хайх. Тэгээд байгаа би ч ханаад үрсэн. Тэгээ нөгөө ханаад нь бүр салдгүй. Тэгээ бүр өөлээ үдээ. Сэтгэл зүй эрүүл мэнд санхүүгээр авахж гинөө. Манай тэнцгийн зүгээр эмээсээ бүр байнга ачдаг. Бүгд хариад нь. Эмээс нэлээд баяж байгаа. За нэг юм хул хантай даа. За тэгээд сонсогч маань сонссон бол манай подкастад нэг шинэ хүн ирсэн байгаа. За тэгээд ингчэн гинтлаар өөрөөр нь яриулвал. За сайн байцгаана уу? Подкастын сонсогчдоо. Наа ингчэн гэдэг зөвхөн түнд гээд тоонд зориулсан бэлэг турсгалын юм хийдэг. Газар ажиллаулдаг. Тийм тэгээд нэг юм эмэгтэй хүн байна. За тэгээд Business woman ах. Business woman байна. За тэгээд ингчэнтэй болохоор би анх танилцсанаа ярих юм бол би ингчэнтэй холио солио гэдэг ийм ивент байдаг. Тэр ивент дээр анх 2016 оны 12 сард анх танилцж исэн. Тэгээд айгүй сонирхолтой нь ингчин маань манай үеэлийн их сургуулийнх нь ангийн хөгт байгаа. Тэгээд айгүй тийм сонирн байдлаар танилцсан. Тэгээд Монгол улс бид нар бие биенийг айгүй олноороо таних боломжтой байдаг баярлж байна. Бүр манай их сургуулийн зүгээр ангийн хөгч миний амар сайн найзын үеэлэн байсан. Бэстийнх нь. Тийм. Бэстүүдийн олон бэсттэй. Доона бас танд шүү дээ ингчэн. Тийм. Бүтээр болохоор яаж исэн юм бэ нөгөө би яг анх нөгөө хувцсны хурлаа ажиллуулж гисэн. Тэгээд тэрийгээ яг анх эхлүүлж явахдаа ихчэн битээ хэлчихсэн дээ. Ихчэн бас яг Юу болсон яа? Зээрээ бац. Баг 4-5 жилийн өмнө ахгүй юу те? Аха. Юу тийм 5 жил өмнө шүү. Тийм 5 жилийн өмнө нэг юм баймаа тэрийг ярихгүй. Юм бэ та хоёр яасан? Яа хоёр. Бид
Тэр уртагаан дээр танилцчихсан юм аа. Хэрэлцсэн хоёр яасан хаа. Нэг юм болоодтай хэрэлцсэн 51 өрөө яг нэг өрөө. Үгүй. Битэр ерөөс төсөөлөж нөхцлөлөө танилцчихсан. Танилцсан юм аа. За үнэ хэлчих юм уу? Хийл одоо зөндөө олон хүн сонсож байхад энийг одоо хэлэх хэрэгтэй. Яна. Мөрчтэй. Үзүүлгээд авчихсан. Үцмэрчл болсон юм ээ тоо яа. Тэгсэн яа тий. Ой маа бай. Тийм үү таяа тийм. Тийм нөө Олон жилийн өмнө итгэлээ лаа. тэр үед нэг асууж юм нэг номыг хэлгүүлээ. Биелсэн үү? Миний болохоор би нэг юм тийсэн юм тий. Болсон чи инээ төрчлээ. Доногийнх биелсэн юм уу? Ер нь биелсэн шүү дээ. Тэгэхэд яг ингэсэн байхгүй нөгөө нэг бид хоёр хоёулаа дөнгөж эхэлжсэн. Тэгэл би нөгөө нэг угаасаа нөгөө тэр чинь ер нь нэг ясны стартап эхэлжсэн байхгүй. Тэгэхээр чи амар их асуудалтай, эргэлзээтэй яах вэ гэлтэй бас амар эрсдэл гаргацсан байсан. Тэгээд нөгөө би ч нэг итгэдэггүй л дөө. Тэгтээ тийм манай байдаг чинь очиод үздэг. Тэгэхээр ингээд очиод би юм гутнаа газар ажиллаж байгаа маа. Тэгээд яах вэ гэд. Тэр хөөхгүй яа. Тэгээд инхчэн бит хоёр нэг охин байсан. Тэгээд бит хоёр амар удаан хүлээгээд тэгээд сүүл рүү танилцаад чи яагаад ирсэн юу асуух гэж байгаа. За гоё Аймаа. бүгдтэй танилцсан юм байна. Яарсан. Бид нарт бүгдэнд нь амар асуудал байдаг те. Тэр чинь нөгөө нэг хүний юу юм шүү те. Өөрийнхөө нөгөө нэг эргэлзээ дагаа юм их ч юм уу эсвэл ямар нэгэн тэр эргэлзээгээ өөрөө тайлж чадахгүй болохоор хин нэгнээс зүгээр сум хүсэж байгаа нэг хэлбэрл юм шиг байна. Тэр шиг санагдчих шүү дээ. Өөрөө шийдвэр гаргах гэхээр амар хэцүү санагдаад тийм болохоор зүгээр хин нэгнээс зугаад тэрийгэ дагчвал бараг амар юм шиг санагддаг юм шиг. Жоохон ч чи. Зарим хүмүүс одоо манай хоёр одоо зарим нь бол одоо хэн дээр очдог, найз дээр очдог. За. Тэрнээс хойш би сурч авсан нэг сургамж хэлчихв. Үзмэрчээс асахгүй өөртөө л итгэх хэрэгтэй байна гэдэг. Би өөрөө хайрцаа. Тэгээд өнөөдөр яг хаваа бацгаараа базан гэхдээ яг нэг онцгойсон сэдвт бид хэдүүлээ бид нар яг ингэж сэдвтэй байгаад базуул их үр дүнтэй ашигтай байх юм болов уу гэж бодсон. Мэдээж ад жаргалтайгаар ашигтай хавбац гэдэг өрөөтэй учраас тэгээд зочин инхчингээс асуумаар байна. Бид нэг угаасаа явж байгаа юм эхэлж байгаа юм чинь. За. Өөрийгөө ер нь яаж хайрлаж байна? Өөрийгөө юу? Тэгээд миний ер нь амьдралын зорилго бол зорилго нь чашийн зүгээр өөрөө бол зүгээр ингээд яг хиймээр байгаа юмаа яг тухайн үед нь хийгээд одоо нэг тийм туршиж үзээд одоо жишээлбэл одоо ажил дээр байлаа гэхэд яг тухайн үед нь хийж үзээд болохгүй хүн дээр байлаа гэхэд за энэ хүнд би татагч байгаа бол за хэлчихье тэр хүн надад таалагдах байгаа бол бас хэлчихье ингээ хүн тагийг үрээд яах вэ юм уу гэд яг ингээд одоо жишээлбэл би маргааш өглөө гэж бодоод өнөөдөртөө нэг харамсахгүй хахаар юм боддог. Тийм. Тэр мэдрэмжээ шууд гаргаа авчлаа амар байдаг. Тийм тэгэж амьдэрдэг. Тэгээд өөрөө яаж хайрлаж ийн вэ гэвэл одоо тэгээд хүснээ хийж л өөрийгөө хайрлаж ийн та. Айгуу. Өөрийгөө хүссэн туртай юм аа. Тийм туртай юмаа. Тэр нь ажил бас орж байгаа юу? Тийм ажил орж ийн. Бүх юм л орж ийн да. За идмээр байгаа юм идэж ийн. Яг зөв. Манай инхчингээ өрөө болохоор одоо хоол бол бүх зүйл гэдэг өрөө байгаа. Тэгээд их сайхан өрөө. Доногийн хувьд яаж хайрлаж байна одоо? Өөрийгөө? Миний хувьд болохоор юу байсан? За нэг өнгөрсөн сүүлийн 2 жилээс юм уу?
айгүйх бүх юмн дээр баланстай байхыг хичээдэг болсон. Тийм тэгжил сайрлж байна да. Ер нь ажил амьдрал гэлтгүүдээ бүгднийг баланстай одоо өөрийгөө барих гэх юм. Манай үлзээ. Би хэмээх төгсдөл хальтаа. Гэхдээ нэг өөр юм гэх юм уу зүгээр санагдаж байгаа юм яг одоо санагдаж байгаа юм бол дургу хүсэхгүй байгаа зүйлдээ үгүй гэж хэлж сурсан. За зэндүгээг болохоор яг үлзээтэй ажиллахан дургу хүсэхгүй байгаа. Тэгээ шудраг бус санагдсан зүйлээ шууд хэлж сурахыг энэ жилийн зорилго болгосон байгаа. Тэгээ энэ бас намайг өөрийгөө хайрлаж байгаа, өөрийгөө ямар нэг эрсдлээс хамгаалж байгаа нэг хэлбэр гэж бол зорилгоо тодорхойлсон. Тэгээ мэдээж гоё амттай зүйл идэх, гоё кофе уух, гоё орчинд бас аюу гоё чилэрч байх бол мэдээж өөрийгөө хайрлаж байгаа бас нэг хэлбэр гэж бас би бол боддог. За тэгээд өөрийгөө хайрлах чинь тэгэл өөрийгөө хайрлаад байна гэдээ бас ажиллаа ингээд хоригдуулаад бас байж болохгүй те. Яа өөрийгөө хайрлах чинь ямар гоё амттай тэгээд өөрийгөө хайрлах онтонт яа. Тэгэл тийм унтах ч гэсэн бас аймаг гоё нааштай амрах бас аймаг гоё өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр. Тийм болгоно нөгөө дооногийн хэлбэр баланстай байх гоё хийх унтах ч юм уу эсвэл хийх ч юм уу буцаад нөгөө хэтрүүлсэн юм болгоно буцаад айгу зовлон болоод байт юм шиг санагдсан юм бол хитрхийг хайрлуул буцаад өөрөө хитрхийг зовдөг ч юм уу те шахардаг ч юм уу тэр юмыг ер нь жоохон баланстай тийм байл юм тийм ил тайван авшна. Тийм тэр нөгөө зовдөг гэдэгтэр нэг юу гэвэл надад бодсон ч нөгөө биднэрт хит их хүлээлт хүмүүсээс ч юм уу ямар нэгэн зүйлээс хүчин зүйлээс хүлээлт үүсгэчихээр эргээд тэд нар бидний сэтгэл ханамжинд 100% тийм сайхан хүсч чадахгүй бид нар бас эргээд бас амар зовдөг. Тэгэхээр ер нь бол хүлээлт үүсгэх ундаг. Тэгэхээр хүлээлт үүсэхгүй байх хэрэгтэй байлаа гэдгийг өнгөрсөн онд яг оны сүүлчийн тэр торгон үчид би ойлгосон байдیں۔ Ингчин маань анх бизнес санаагаа яаж олж исэн бэ? Зөвхөн түүндийг хэрхэн эхлүүлсэн түүхээсээ бид нарт Йоо, энийг ярих гэхээр л айгүй хэцүү. Окей, аяа. Окей, амар энэ ийм асуулт надад хүмүүс амар их асуудаг байхгүй. Тэгээ би ингээд дандаа нэг эхлэл хийсээр байгаа амар ядаргаатай. Одоо яа. За би нэг дурлаа да. Тийм би тэгээ дурлалч хүчтэй шүү. Тэгээд нөгөө нэг дурлсан хүндээ бэлэг өгөх гээд тэгэл ер нь за Улаанбаатар хотыг самарсан уу? Тийм. Самнаад. Тийм тэгсэн чинь тэгтээ яг юу айтсан юм бэ? Тэр чинь нэг үргэлж хуудсан. Тэгээд нөгөө нэг ингээд нэг хідэн опшн байдаг штэ. Ер нь нэг тийм төрөгч мөрөгч юм уу да нэг тийм хасаар ахуулсан тамц маань зориг морог юу ичлээ. Тэгж жагаад тэдний ингээд баг дуусчихгүй юу? Бэлэгний санаанд дууссан. Ерөнхийн ингээд байдаг юмнууд нь дууссан. Тэгээ би нэг гоё ном зөндөө бид нар аяг зураг хатлуулсан. Тэгээд зураг айгүйхтэй юм чи ном хийгээд өгчигээд. Тэгээ би уг нь бол ерөнхийдөө амар их хүн таньдаг. Ер нь тэгээд ингээд над чиг таньдаг. Тэгээд нэг юм хэвлэлийн газар олсон юм. Ер нь бол хэвлэлийн газар чинь ер нь 1% ном хийхгүй шүү дээ. Хийхгүй дандаа 200 300. Тэгэнгүүт юу ачигээд арай хийгээд 1% хийх газар олоод тэгсэн чинь тэр маань бүр амар их ажилтаа тэгээд өөрөө ихээ бэлдэж өгөөрэй. Тэгтээ нэг 20 чангийн 14 хамжин амар удаа ингээд. Тэгээд за би өөрөө ихээ бэлдээгээд тэгэж явж ийснаа. Тэгээд нэг их бэлддэг юу бас тэр мэрийгээ сурах га боо юм болж болоо. Тэгээ нэг сайт олсон чи тэр нь кирилл үсэг таньдаг. Тэгээл бүр амар их юмтай тулгараал байжсэн чи нөгөө нэг дурлалсан залуутайгаа муутчихдаг. Тэгээл би муутчаад тэгэл би за энэ гэхдээ ер нь айгүй ийм юмыг хүмүүст ингэ санал болгох юм бол ингэ зөвхөн та хоёрын зураг мургаар ном хийж өгдөг. Тийм юм байх юм бол хүмүүст айгүй хэрэгтэй юм байна гэж бодоо. Тэгээ би шууд өөрөө хийгээд найзуудтай хэлж байгаа. Тэгээд YouTube-с бахамшлаг үзээд тэгээ өөрөө хийсэн чинь болчтий. Нэг намархуу юм болоод. Тэгээд тэрнээс хойш тэгэл тэрэндээ ингээл амар гоё ингээд сэтгэл амар хөдөлж байгаа юм чинь ингээд нэг юм болчлоо гэж одоо нэг хийчихээ.
Тэгэл захиалга махиалга аваад Facebook-ийн группүүд чи амар бичээл нэг пэйж мэж нэгэл тэрийг өгчлээ шеэрлээл. Баахан группээс бандуулаад хитэг шеэрлээ. болоод. Тэгээд ер нь тэр үед яг нэг гоё Валентинч таарч исэн, төгсөжсэн таарчсан. Тэгэл хүмүүс айгу амар хөөрхөн ингээд юугийн ч сайн мэдгүй байж гоё шууд захиалга өгөөл мөнгө өгөөл. Тэгэл баяжаа. Тэгэл баяжаа. Хөлжих. Би угаасаа хөлтөөсөн. Тэгээд ер нь амар тэрэндээ оромшоод хүмүүс нөгөө нэг амар гоё. Оо яасан хөөрхөн яасан гоё юм та. Энэ жоохон сайн юм байна. Гэтэ энийгээ сайжрууллаа. Дараа нь дахиад шинжилнэ энэ гэж айгүй гоё хэлээл. Тэгэл явсараагаа өнөөдрийг хүрсэн байна шүү дээ. Баярлалаа. Тэгээд сонсогч маань дээрээ мэдэх бах зөвхөн түүнд гэж зөвхөн чиний хайртай дотны хүнд л зориулж тэмдэгтэр бэлэг дурсгал уралж өгдөг юм хөөрхөн хүмүүс байдаг байгаа. Бүх ажилч нь бүгдээрээ хөөрхөн. Бүгд хөөрхөн сэтгэлтэй. Тийм. Гол нь тэгж хөөрхөн сэтгэлийн хард ажилладаг байхгүй. Тэгээд жишээ нь ингээд өөрийгөө яг ингээд хайрлангаа одоо өөртөө санаа тавингаа давхар бас бизнесдээ санаа тавих хэрэг болж байгаа шүү дээ. Эннийхээ яг тэр плансыг жишээ нь яаж барьж ийм гэх юм аа. Ер нь юу штэ. Эхлээд ер нь хамгийн чухал юм нь юу юм шиг байна. За ингээд өдөө өндөр наслахтаа гэж авсан юм болоо. Эхлээд яг өөрийгөө амар алах хэрэгтэй. Хүмүүс нэг амар өөрийгөө алах гэдэг нь ингээл амар хэцүү гэл тэгж бодоод тийм шиг санагдаад ингээл хайж байгаа маа. Би ч яхад бас баг хэмжээгээр олцсон. Тэгтээ бас илүү ингээ хайж авчлаа л да. Тэгээд өөрийнхөө яг юу хүсэж гин, юу хүсэхгүй байна. Тэгээ яаж амьдрмаар байна. Энтергээд тэднэрийгээ ингээд хүн ихэндээ ингээд яг зүгээр ингээд бодоод ивэл угаасаа болтохгүй. Ямарол бодоол хөвтөл байвал ч юм эсвэл зүгээр л ингээд ямарол ингээд байвал ерөөс алдахгүй. Зүгээр янз бүрийн юм хийж үзээд одоо жишээлбэл би хүмүүс одоо ингээд задлуучууд юм уу би ч өөрөө заллуу л та. Тэгээд амар тэгдэж штэ би одоо ингээд бизнес хиймээр байна. Эсвэл ингээд би ингээд хүний доор ажилламааргүй байна ч юм уу. Ингээд янз бүрийн тийм юмнуудад тулгардаг штэ. Энэ мэрэгчлэр сурмааргүй байна ч юм уу. Тэнгүүд эхлээд хүнд нэг амар тийм чухал чанар байх хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр нь жишээлбэл би ингээд хүсээгүй мэрэгчлэрээ ээж аваа мөнгийг төлүүлээд сургууль сурж байгаа бол тэрийг бол нэгдүгürt ямар ч төгсөх хэрэгтэй. За тэгэнгүүтээ яг боломж байвал тэг хүссэн мэрэгчлээ үнэхээр хүсснээ олох юм бол яг үдээ солио сурж болно. Гэхдээ ямар ч гэсэн маш хариуцлагатай хэрэгтэй. Тэнгүүдээ би ингээл учир дүггүй би нэг бизнес хиймээрэн хүний дор ажилламаар байна гэл тэгэл ингээл басан болоогүй юм хөөгөө бас яадаж болохгүй. Тэгэхээр юу хэрэгтэй вэ гэхээр яг тэгж өөрийнхөө хийх юмыг олоход бол хүнд амар янз бүрийн туршлага хэрэгтэй. Янз бүр хүний доор ажиллаж үзэх, хүнд загнуулах, хийх, corporate соёл сурах мурах гэл янз бүрийн хэрэгтэй. Тэгэхээр тэднийгээ бүгднийг ингээд хийж үзээд ингээд яг эцэст нь л хүн өөрийгөө олд юм шиг надад санагдсан л та. Би ингээд бас ингээд сургуулаа төгсөөл би чи ер нь л IT-ийн инженери гэдэг мэрэгчлээ. Тэгээ сургуулаа төгсөөд ингээд одоо ингээд өөрөөр янз бүрийн газар ажиллаж агаад тэгээд ажлынхаа хажуугаар зөвхөн түүнийг эхлүүлсэн байж агаад тэгээд ажиллаа 2 жил хийчихэд тэгээд ер нь л ажлаасаа гараад ирсэн. Тэгэхгүй ингээд би ингээд өөрийнхөө хүссэн юмыг очлаа. Би ингээд хийн гээл тэгээд тэр чинь ингээд хүний ингээд сэтгэл хөдлөл юм хум гэдэг чинь ингээд одоо тийм мөнгө төгрөг олох нь ч гэсэн ингээд хүснээ болохгүй шүү дээ. Тэгээ байж ангуутал чинь ингээд шантрах ч юм уу одоо 1 жил яваад байх ч юм уу тэгээд тийм богинохон настай мастай юм болчих. Тийм болохоор ингээд яг сайхан баттай болгож байгаа. Тэгээ ингээд за яг энэ тууштай явна гэл. Тэгэл гэх юм бол бүх юмнууд амар амархамжтай санагдсан. Ингээд ажлын хувьд ч гэсэн өөртөө сэтгэл хангалуун байхын хувьд ч гэсэн өөртөө сэтгэл хангалуун амж ингээд өөртөө мэдээж хайртай. Тэгэхгүй ингээд өөрийгөө ингээд голол биелэх байна гэж энэ даад энэ гэх хамаалцал таасан байна тийм. Тийм шүү. Тэгэхээр яг өөрийгөө олж чухал те өөрийнхөө юунд дуртай, юу хүсэж байгаа, ямар зорилготой байгаа мэдэх нь амар чухал. Тийм өөрийгөө ойлгох гинэ олон гэдгийг болохоор арай өөрөөр тайлбарлах хэрэгтэй. Яг ярьсан юм одоо яг утга санааны адилхан гэсэн өөрийгөө бүтээн өөрийгөө ойлгоно гэж ярих хэрэгтэй. Олон гişэр нэг хаа нэгтэй үлдгийг хаагаа яваад байгаа юм шиг. Яг үнэндээ бол бид нар зөвхөн өөрсдөө бүтээгээд өөрсдөө тэр бүтээх явцдаа би ийм юм дуртай юм дургу гэдгээ ойлгоод яваад байт юм байна гэж би бол бодоод байна. Нэр бас яг ижлээ. Ярьсан яг дотор ярьсан юмнууд нь таталууд нь болохоор айлхан. Зүгээр нэг
нэрлж байгаа нэр том юм арай өөр Тийм байна. миний бодлоор гэх юм уу. Мадонна fashion designer мэргэжилтэй. Тэгээд Мадонна сургалт хийдэг, гоё загварын сургалт хийдэг байсан. Ингч бид хоёр сурагч байгаа. Тэгээд яа шамбар хийж байна. Одоо их багшитэй баярлалаа. Тэгээд нөгөө ингч бид хоёр Ямс мэмсаа. тэгээд яг ингч бид хоёр яг нэг циклийн одоо нэг цикл сургалтанд баг цуг явж исэн. Гэхдээ өөр ангид байсан. Тэгээд би ингчинг явж байгааг нь яаж мэдсэн гэхээр ингчингийн өөрийнх нь хийсэн гоё дэвтэрийг хараад мэдсэн байгаа. Ингчин гэж би бичээд байсан. Тэгээд дооноо тэрийг нь шууд яасна. Энэ нэг сургалтын ийм гоё дэвтэртэй хүн дэвтрээ аваарай гэж. Ахиуд явчихжээ. Тэгээд мэдсэн. Тэгээд дооноо маань бас тэр үед стартап эрхэлдэг байсан. Одоо тухайн үед яг яаж бас өөрийгөө хайрлангаа бизнесээ яг авч явж ирсэн бэ? Өөрийнхөө сургаалт. Тэгээд дээр нь fashion design-ийнхаа тэр загварын захиалгуудаа. Нэм хэцүү асуулт байна. Яаж өөрийгөө хайрлаж ирсэн болоо гэж бодоод. Би анхаараа ер нь бол нөгөө нэг хувь хүнийхээ хувьд амар зөрүүд хүн. Тэгээд зөрүүд заммаа сайн юмд хүргэсэн юм уу, муу юмд хүргэсэн юм уу сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол ингээл яг миний хийж байгаа ажил эхлүүлсэн урлан гээл бүгд яг зөрүүдлсээр агаал тэгэл одоо энэ чи байгаа. Тийм гэхдээ тэр нь яг нөгөө талаар нөгөө нэг өөрийнхөө яг итгэл үнэмшил хүсэж байгаа зүйлдээ яг бат зогсож ийсэн. Хүмүүс юу гэж хэлсэн энэ бол яг би бол ингэж бодож байгаа учраас зүг болох байхаа гэд. Тийм тэгээд нөгөө яг миний хувьд хараа нөгөө нэг захиалга авч исэн. Тэгээд яг тэр захиалган дээр ингээд жишээ нь үйлчлэгчтэй санал ер нь тэр болгонд яг өөрийнхөө одоо миний бодол юм байна гэдэг бат зогсож ийсэн. Тэрүүгээрээ л одоо өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр гэх юм уу тий. Яг өсөж байхгүй. Амар юу хүмүүс гэхдээ нөгөө амар янз бүрийн өсдөг те. Яа нөгөө яг энэ мандж байгаа нар шиг мөртлөө ногоон гэдэг шиг янз бүрийн өсдөг ш те. Яг нэг юм хийгээд тэгээд тайлгаа өнгө ийм л юм хийх. Яг юм тий. Данад ялангуяа амар их тохиолддог юм шиг санагдсан надад. Бараг л яг л мандж байгаа нар шиг мөртлөө ногоон гэж хэлжсэн нөгөө юу? За бараг. Харин манай дээр бас тэгээд байхгүй хүмүүс ихтэй яг зарим хүн яг юу хүсэж байгаа өөртөө мэддэггүй байхгүй тий. Тэгцээд нэг юм тэг баг яриад байдаг тий. Яг өөрөө юм хүсэж байгаа юм мэдхгүй гэсэн яг ингээд нөгөө нэг тухайн хүн яг одоо юм дахиалаа авч байгаа та эдээ дооноо ч юм уу ихцээ ингээд надад ийм санаа байна. Ингээ хийлгэх үү гэхээр бас үгүй ч юм шиг тий. Би ч ихтэй ер нь нөгөө нэг амар одоо ингээд сурсан юм бол хүмүүсийг амар ойлгож сурсан. Доноос тэгсэн үү? Ер нь аль тэгсэн баха. Тий. Ингээд хүмүүс ингээд өөрийнхөө хүслийг мэддгүйг ингээд угаасаа мэддэг болсон. Тэнгүүт ингээд л жоохон яриагийн сонсно. Тэнгүүт хүмүүс угаасаа ингээд амар ярьдаг байхгүй юу хөргөө ингээд за би ингээд ингэсэн юм а бит хоёр ингээд үлгээд ингэсэн юм а. Тэгээд ингээд бүр хамаг амьдрал ярьж байгаа юм заа. Тэнгүүт ингээд тэгэл тэгэл нэг тиймэрхүү хэрэгтэй нэртэй нэг жоохон яриулаа. Тэнгүүт нэг за нэг иймэрхүү сонирхоор төрлийн хүн юм байна гэд. Тэгээ хэлэнгүүт ингээд амар таарад идэг болсон. Тэгээд тэрийг бас жоохон скил юм болов гэж боддог. Тэгэхээр нэг одоо хоёр яриад сонсгоор надад нэг юм ажиглалаа л да. Ирж байгаа үйлчлүүлэгч нар чинь ерөнхийдөө хүмүүс юу гэж байгаагаас мэдэхгүй байна тий. Тэгэхээр юутай холбоотой гэж хоёр бодож байна. Тэр хүмүүсээс өөрсдөө нөгөө нэг мэдэхгүй байна, ойлгоогүй байна гэсэн үг үү? Аль эсвэл сонирхлоо мэдэхгүй байна гэсэн үг үү? Хоёрын бодлоор юу гэж бодож байна? Хэн эхлэх вэ? За ингэж эхэлж. За тэгэхээр тэгэл янз зүрлэлтэй. Тэгээ ерөнхийдөө болохоор миний одоо зүгээр сая асуухаар чинь бодсон юм болохоор яг танил болгож байгаа эсвэл ингээд урд нь харж байгаа юмнууд нь арай цөөхөн юмнууд байсан. Одоо ингээд харьцуулах ч юм уу. За жишээлбэл хүн ингээд мандж байгаа нарыг мэдж гин гэдэг чинь мандж байгаа нар шиг юм хийл. Тиймэрхүү гэхдээ ногоо хийлгмээр байна гэдэг чинь одоо яг төсөөлөд хилчмээр юм байхгүй ч юм уу. Эсвэл нэг тийм
өөрийнхөө хүслийг ингээд илэрхийлж тиймэрхүү юм байхгүй. Би бол одоо зүгээр хүмүүсийг яг нэг янз бүрийн хүсгээр нь зарим нь биелүүлж өгдөг, зарим нь бол биелүүлж өгдөг. Тэнгүүд боломжтой бол биелүүлж өгнө. Гэтэ биелүүлж өгвөл амар хайпи байдаг. Хүмүүс ингээ хайпи болох амар гоё ихгүй. Тэгэл ингээл заримдаа ингээд нэг тийм хүснээс нь ингээд жоохон илүү юм хөт амар гоё ихгүй. Жишээлбэл ингээд зүгээр ингээд текст бичээд өгсөн. За ийм үг оруулнаа гэхээр тэрнийхэн доор ингээд зүрх мөрх оруулаад өгчүүл амар хайпи болчихсон. Тэнгүүд ингээд нэгдүгээр манай хүмүүсийн зарим ингээ хүмүүс юм болохоор үзээд одоо ингээд энэ шиг юм хэлхий гэсэн ингээд үзэж харж байгаа юм цөөхөн байгаа. Тэгээ хоёрдугаарт бол бас яг хүсэж байгаа юмаа мэдгүй л байгаа таалбартай. Гэтэ ер нь бол хүмүүс ингээд амар олон бид нэр гой юм санал болгоул тэгэл тэднийг л авчих штэ ер нь бол. Тэгэхээр тэр нь амар хомс агаах тэрийг бас тэгэл их бодлох хэрэгтэй л гэж байна. Нөгөө л захиалж авсан маань тий. Одоо илүү олон гой зүйлүүд сонгож тэгээд нөгөө нэг хэрэгтэй байна шүү дээ. Тий. Тэгээд хүмүүсийн ингээл одоо яг тэр нөгөө нэг тэр нарны жишээн дээр чинь тэгэл одоо жишээлбэл захиалагчийн хүмүүс жоохон буруутгаад байгаа шүү дээ. Юу хүсэж байгаагаа мэдгүй ч юм уу эсвэл нэг тийм ер нь л тэгж муухагаар хүлээж авч болохгүй гэж ер нь бол боддог болсон. За зин амар ядраад юу ч аардаггүйс сонин хүн байна гэж болохгүй. Уг болгол нэг гоё юм хэлчих гээл амхантай л гоё юм хэлчих гээл чамаас. Таана техникийг баярлуулах гэдэг. Тэгээл явж байгаа шүү дээ. Тэгээд өөрийгөө хайрлаж байгаа энэ хэлбэр бас бизнес яаж жаргалтайгаар планстайгаар хийх гэж сая ярьсан. Тэгээд хоёр маань юугаа бизнесээ одоо дараагийн шатанд нь яаж ахиулъя гэж бодож байгаа вэ? Доноос эхлүүл. Доноо маань юу сургалтаа онлайнаар хийдэг болсон баг шүү гэсэн тийм. Тийм, миний хувьд болохоор ингэсэн яг ер нь яг хүмүүс миний хийж байгаа юм бизнес гэж яриад идэг. Гэтэ би бол хийж чаддаг л дээ. Миний хувьд бизнес биш. Тэгээд яг ерөнхийдөө нөгөө хоёр хуваагдчихсан. Нэг нь болохоор яг хувцсны дизайн гаргаж ирсэн, нөгөөт нь сургалт явуулдаг гэсэн. Одоо болохоор сургалтаа онлайнаар явуулж эхэлсэн. Тэгээд ер нь яг баярлалаа. Хүмүүсийн нөгөө юу л хийсэн л та одоо нөгөө хэрэглэгчдийн хүсэл угаасаа одоо Монголд бол дийлэнх нь хувцс сонирхож байгаа хүмүүс ингээл яг нэг ялангуяа эмэгтэйчүүд нэг завч хүлээдэг болохоор гингүүж нэг хүүхдээ гаргасныхаа дараа ч юм уу те гэртээ сууж хата тий нэг гэртээ суунгаа хичээл сурах сонирхолтой байдаг. Эсвэл бол гадаадаас агай холбогддог гэсэн. Нормаар байна. Гэхдээ одоо Монголд очих боломжгүй байна гэх. Тэгээд яг тэрэн дээр нь үндэслээд хичээлээ онлайн болгосон байгаа. Тэгээ хоцны дизайны хувьд болохоор би яг өөрийгөө дахиад өөр шинэ төвшөнд нээхийг хүсэж исэн болохоор энд одоо Италид ирсэн судалгаа хийгээд байна да. Үнэхээр том дэвшил байна. Манай ингчэн болохоор хоёр дахь стартап үлгээдэж татсан байгаа тийм. Спа гэдэг. Тийм. Гой нэртэй. Стага яриач бид. За. Манай зөвхөн түнд ч гэсэн ер нь бол яг үндэ бас бизнес биш гэж би боддог. Тэгээд нөгөө нэг би бас нөгөө нэг амар тийм юу юм биш ахгүй юу? Амар тийм одоо нэг тийм би бас нэг яг үндэ миний сул тал бол амар төлөвлөгөөтэй юм биш. Айгуу. Тийм би яг нэг сул талуудаа мэддэг тасгүй юм байна. Зүгээр би өсөж шүүштэй амар өөртөө багаар амар байдаг. Тэгээд зөвхөн түнд болохоор амар тийм миний зүгээр боддог юм болохоор яг ингээд одоо маа дээр ажиллаж байгаа хүн, маа захиалга өгж байгаа хүн, манайхаас тавсан тэрийн бэлгийн тавсан хүн ч юм уу тиймэрхүү хүмүүс бүгдээрээ л хайп байгаасаа гэж боддог. Тэгээд одоо ингээд жоохон ингээд хүмүүс мэддэг болцсон байна. Тэгээд тэр одоо ингээд зөвхөн түнд гоё шүү гэж бодож байгаа бол тэрийг ингээд алдахгүйхан шиг тэгээд нэг хүмүүст ингээд илүү гоё юм санал болгох хэрэгтэй гэж боддог. Тэдний ингээд санал болгоод тэгээд тэрнээс нэг амар сүртэй аваад оцоодлоо баяжаал ингээд нэг том компани болоод гэж ерөөсөө боддоггүй. Хүмүүс наад гэлж чийстэ бараг хэвлэлийн үйлдвэр оруулж ирээд ятаас оруулж ирээд тэгээ бомбон дээр нөлтрлээд ингээд тэгээд гэлээдэг. Тэгээд би бол тиймэрхүү боддоггүй. Яг ингээд гоё жижиг нэрээ хөргөн байж ивэл бас зүгээр хүн болгон тавраад харч одоо жижиг жижиг минь хийх юм бэ гэж бодгоо. Тэгээд хүмүүс бүгдээрээ ингээд ашигын төлөө амар их ашигтай юм бас батцаа. Тэгээд за стайл болохоор манай найзууд
би түрүү хэлсэн шүү дээ мэдээллийн лагер төгссөн гэд. Тэгээ манай найзууд болохоор дандаа IT хүмүүс байдаг. Тэгээ бид нар нийлээл нэг компани, нэг аппликейшн, нэг компанигээд аппликейшн хийн мэн гэж ингэ янз бүрийн яриад явдаг байсан. Тэгж жагаад түрүү жил хакатон гэх тэмцээнд агаараа оролцоод тэгээд Lendman-ийн миний аппликейшн ста гэдэг нэртэй асуулт одоо ерөнхийдөө бол яг челленж асуулт хариулт маркийн тийм миний аппликейшн хийсэн байгаа. Ихтэй юу явж байгаа хүмүүс айгүй бас хөөрхөн мэдээд идэг болсон мөлий. Тэгээ өдөр болгон шагналтай челленжүүд явагддаг. Тэгээ хүн 100 төгрөг төлөө тоглодог. Айгүй хөөрхөн. Тийм. Айгүй хамгийн гол нь хурдан хариулах хэрэгтэй. Тийм, хурдан хариулах хэрэгтэй. Тийм. 5 секундэд нэг асуултанд хариулах хэрэгтэй. Би 5 юунд би тоолдог. 7-оор нэг тоглож байсан. Тэгээ асуултанд хариулж чадаагүй ингэчлээ орсон чи ингэч надлаа баярлаа. Би зонд нэгчин ч өгсөн гэсэн. Айгүй хөөрхөн байсан. Гэхдээ асуултууд нь айгүй хурдан асуухын тулд ингээд айгүй өөрөө хөвгөлтэй байт юм байлаа ингээд. Тий. Тэгээ одоо нөгөө нэг тэгээд одоо миний зөвхөн түнцэн бол ингээд зөвхөн ингээд төслээрээ ингээд сонирхлаараа хийгээ явжаа. Тэгээд тестаа болохоор яг ингээд найзуудаараа яг юм хийн гэснээрээ хийж явж байгаа. Гэхдээ зөвхөн түнцтэй харьцуулах арай нэг тийм вишн жишнтэй юм уу нэг тийм аль арамаараа яг гой баг бүрсэн юм шиг санагддаг. Тийм тэгээ одоо тийм аппликейшн гаргаж байгаа тэгэл бүр л гой юм хийх гээл гой юм бас санал болгох гол цааш явж байна. Маш гоё юм. Игүүлийн хувьд болохоор бас дараагийн түвшинд юу төлөвлөсөн байгаа вэ? За, эгүүлээгээ би үлгээдэж аваад 2016 оны 12 сард үлгээдэж авсан байгаа. Тэгээд одоо эгүүлийн маань яг яваад яг 3 жил болох гэж байна. За, өнгөрсөн оны 6 сараас эхлээд нэг шинэ зүйл эхлүүлсэн. Эгүүлээ дээр зөвхөн би өөрөө юмнуудаа гаргаад, би өөрөө дизайнаа гаргаад ингээ явдаг байсан бол өнгөрсөн оны 6 сараас эхлээд хамтрагчтай болсон байгаа. За хамтрагч манай үлзээ. Тэгээд манай үлзээ маань аягүй гоё зураг дартаг, маш гоё минимал зураг дартаг. Тэгээд үлзээтэйгээ хамтраад үлзээгийн яг зохиогч эрэхтэй ийм маш гоё зургуудыг ашиглаж бид нэр Madam гэдэг багцыг бол гаргасан. Madam Series энэ болохоор яг залуу хатагтаа нарт зориулсан маш гоё эмэгтэйлэг ийм дэвтрийн багцыг бид нэр гаргасан байгаа. Дэвтэр болон посткартын багцыг гаргасан байгаа. Мэдээж үүнийг одоо өөрөлд эгүүлэгийн доор шин одоо төсөл ингээ хэрэгжээд түүнийг хөгжүүлэлт хийгээ явж байгаа гэсэн. Энэ бол анх удаа хийсэн бөгөөд хамгийн амжилттай болж байгаа төслүүдийн нэг. Тэгээ хамгийн тийм маш best collaboration болсон байгаа. Тэгээд энэндээ би маш их сэтгэл хангалуун байгаа. Сэтгэл хангалуун байгаа. Тэгээд үлзээ маань өөрөө дэвтрийн cover болсон. Яна нэр тийм үү. Тэгээд Madam Series маань маш амжилттай явж байгаа. Энэ ондоо ч гэсэн үлзээтэйгөө энэ Madam Series-ийн брендинг тал дээр илүү их анхаарч ажиллая гэж бид хоёр ярилцсан байгаа. Тэгээ мэдээж одоо бас brainstorm хийгээ явж байгаа. За тэгээд мэдээж эгүүлээг бол угаасаа эгүүлэгийн хамгийн гоё зорилго болохоор хүн бүрт эерэг хамтлаг, эерэг мэдээлэл, хайр, аз жаргалыг түгээх зорилготой. Тэгээд тийм учраас манайхаас гарч байгаа бүх бүтээгдэхүүнүүд дандаа тийм өхөөртөм, игдүүтэй, хайр хүргэсэн, унана гэсэн юмнууд гардаг. Тэгээд энэ зорилготой бол баригдаж ер нь бүх бүтээгдэхүүнүүд гардаг. Тэгээд энэ зорилгоо ч гэсэн хадгалж явсаар байх болно. Тиймэрхүү байна. Эгүүлэгийн хувьд тийм эгүүлээ маань одоо зөндөө хүмүүсээс мэддэг болсон байлээ. Тийм. Тэгээд эгүүлээг бас ингээд гоё хөгжөхөд манай инхч надад амар их тусалсан. Дона. Тэгээд инхч маань надад ингээл би инхчингээс ийм наадаг энэ дээр энэ цаасан дээр наадаг юм юу гэдэг инхч мат уулга. Хансаадаг. Тэгээд амар хөөрхөн. Тэгээд хүмүүс чи хэрэгслэн тиймэрхүү юм аа хийж өгөө. Хаалцаа хайгуу дургүйд нь шүү дээ. Тийм. Тэгэхээр ямар хөөрхөн манай инхч болохоор айгуу тийм өгөөмөр гэх юм уу? Өгөөмөр өөрийнхөө аль заасан зүйлийг одоо юу гэдэг ижил төрлийн бизнес эрхэлж байгаа одоо юу гэдэг өөрийнхөө үеийнгийн залуучууд хайр гамгүйгээр заач сургадаг байна. Сайн юмтай ахна. Баярлалаа. Тэгээд Дона маань болохоор яг өнгөрсөн одоо яг бид нэр эгүүлийн яг офстай болоод одоо яг 1 жил болж байна. Тэгээ яг Дона маань яг анх энэ офсыг бас санал болгож исэн. Тэгээд
Тэр үед тогтолтонд бас манай хачил маш их нөлөөлсөн. Ашиг хүртэл бидэнд одоо хайраар өгсөн байгаа. Тэгээд доноо маань болохоор нэг юм заасан зүгээр л ямар ч юм тохиолдсон ажиллаа л хийгээд гэж заасан. Тэгээд үгүй чи битээ эм ороо би нэг удаа ороод ор суугаад яг бид хоёр яг цайлж байхдаа би жоохон эм авах гэдэг байна гэсэн чинь битээ эм ор зүгээр ажиллаа л хийгээд тэгэхээр эм орлоос гарчтэй би одоо зүгээр ямар ч юм тохиолдсон ажиллаа л хийж байгаа гэж доноо амир хөөрхөн. Тэгээ би нэг айгуу гоё дэмждэг юм найзууд байна. Яг бүх найзуудаа маш их баярлалаа. Өөрөөсөө баярлалаа. Би найзууд байна. Тэгээд энэ чинь манай энэ чинь нэрээ манай подкастын энэ оны анхны дугаар шүү дээ. 2020 оны анхны дугаар. Би анхны дугаар анхны чинь болсон байна. Анхны хаваач энэ буянга даад дэмждэг шүү. За тэгээд хэдүүлээ энэ жилийнхаа жижигхэн өөрсдөө яг тавьсан нэг зорилгоудаа хуваалцсан. Тэгээд подкаста жоохон өндөрлөх тийшээгээ хэдүүлээ хандуулъя. За тэгээд Цэндүүхээ эхлэвэл миний анхны зорилго миний энэ жилийн хамгийн том зорилго бол би өвөөшгөө шулуун шудраг байхыг гол зорилгоо тавьсан байгаа. Тэгээд юунд дуртай, юунд дургүй, юунд таалагдахгүй байгаа. Тэгээд өөрийн чөлөөт сонголтоо маш их ухамсартайгаар хийдэг байхыг өөрийнхөө зорилго болгосон байгаа. Энийхээ дагуу хэрэгжүүлээд эхэлсэн. За ингэ чинь би жоо урт юм шүү дээ. Энэ нөгөө нэг юу юм шүү дээ. Ингээ хоб базад подкаст хийх чи амар гоё юм шүү дээ. Би энэ ч ингэ дуусч байгаа. Ахи юм бадмаар яа. Чамд дахиад оруулнаа. Яг гоё юм байна. Бааш юмштэй юм. Мөчөштэй гэсэн шиг. Тийм байна. Тэгээд ийм гоё подкаст санаачлаад тэгээд намайг бас тачнараа өрсөн цаг уртаа баярлалаа гэж ихний хэлжинд хэлмээр байна. Тэгээд энэ жилийн миний зорилго гэх юм бол би ер нь ингээд миний түрүүнээс хойш ингээд ажил янз бүр юм яриадсан чинь яг үнэндээ надад ингээд хувийн амьдрал байхгүй байхгүй юу. Тэгээд тийм айгу бодлоо л гэж одоо юу илээ гэд. Тэгээд хувийн амьдрал авахгүй болохоор нэг бодлоо ингээд ажилласаа гэдэг байгаа байхгүй. Гол юм ажил юм чинь. Гэтэ яг би тэрэндээ маш их баяртай байгаа. Ер нь бол жоон залуу наснд хэрэг янз бүрийн юм хийж байгаа тий охтууд байх юм бол жоон сингл агаарэ. Бити яарч найзлалтай болоорой. Ер нь сингл хүний ажил айгу сайхан бүтдээ шүү. Оо яг зөв. Би энийгээс урдны газар хэлчихсэн чинь намайг тийсэн. Яаж байгаа юм бэ? Хүмүүс чинь найзлахад толмор л штэ гэд. Тэгж хэлчихсэн. Энэ жилийн бас нэг зорилго бол зүгээр болцоо ч юм уу эсвэл хайр дурлал хайж нэг жилийг өнгөрөөмөргүй байгаа. Айгуусаа ажиллаа хийгээд айгүй их мөнгө олохыг ол зорилгоо олгоцсон байгаа. Яг ингээл бодоод хэлчихвэртэй яг гараадаг байна. Гэтэ мэдээж өөрийгөө хайрлан ажиллаа маш сайн хийхэд бидэнд маш их ашиг өгдөг. Тийм. Тэгээд хөдөлмөр бүхэн ашиг чинь. Тийм. Зөв шүү. Манайд тэгээ ихсэн тэгээ яа. Тэгээд орчлоо ярьчихсан хайслаач. Уучин. Тийм бид энэ жил юу найзлаад олё гэж бодож байгаа. Баярлалаа. Ажил ямар ч тодорхой юм байхгүй байгаа. Тэгээд би тодорхойлалгүй. Тэгээд би нөгөө хүмүүс наад тэгээд зүс. Хүмүүс амар нааг ерөөсөө найз залуугүй гэж боддгүйсэн байхгүй юу? Тэгээ энэ хүн чинь найз залуугүй юм байхгүй шүү. Юу ч шахахгүй байна. Тэг би энийг айгүй одоо ил тод нээлттэй хэлж байгаа. Би ер нь найзтай болохоор байгаа. Надад байхгүй шүү гэх ер нь бүр Андритийн ярьсан дэрх юм байна. Манайхаас олон хүн уншиж байгаа. Баяртайгаа хүртэл надад найзлаа явуулчих чи би цаг сторон дээр меншн хийсэн баг тэгээд яа яа. Тийм тэгсэн. За тэгээд хувийн амьдрал дээр бол тэгж бодож байна. Харин одоо яг тааноос гоё баланстай байна. Тэгээд хоёрдугаар болохоор одоо юун дээр зөвхөн түнд дээр бас гоё ажиллана. Одоо бас ингэж ажиллаад өгнөхээр би ингээ нэг амар юу яагаад гэдэг вэ? Ингээл одоо ингээд цахиалга орж ирсэн тэрэндээ амар түүртэл одоо шинэ юм хийж чадахгүй тэгж айгүй их цаг алддаг. Тэгэхгүйгээр би ингээд ажиллаа айгүй гоё баланслаад мад одоос нэг хоёр гоё хөөрхөн юу орсон байгаа. Сайн дүр ажилд орсон байгаа. Айгүй хөөрхөн заяа. Тийм тэгээд яаж үеих вэ? Зэд үе юу? Тэг бүр жоохоо 9 дугаар анги. Тэгээд
Тийм хүүхэд мөхт гэж юусоо бүгдээрээ бүх юмыг чадна, бүх юмыг ойлгох нь амар лаа. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол ингэж гоё өөрийнхөө хүнд одоо ингэ зааж мааж өгөх юм бас надад байгаа байна. Тэнгүү тэр мэрийгээ ингээд харилцаа ашигтайгаар ингээ гоё өөрийнхөө ажлыг жоохон баланс бариулаад тэгээд гоё шин гоё зөндөө туршиж үзье гэж бодож байна ажил дээрээ хүн түнд дээрээ тэгээ мөн ста дээрээ бас айгүй гоё бас одоо төлөвлөгөөнийхөө дагуу тэгээ бас шинээр бас янз бүрийн гоё юм санаачлаад бас гоё сайхан ажиллая гэж бодож байна. Хамгийн чухал нь ажиллаа хийж бодож байна. Хажуугаар нь бас хувийн амьдралаа амжилтаа гэж бодож байна. Гоё. Тийм байна. Өөрөөр уучлаарай. Миний хувьд болохоор би нэг минималист болохоор шийдсэн. Гэхдээ бүр тэр дундаа бүр экстра минималист болохоор шийдээд тэгээд тэгээ яг тэрнийхээ дагуу бүх одоо хэрэглээгээ зохицуул сурна гэж бодсон байгаа. Яг ажлынхаа хувьд ч гэсэн яг л зөвхөн төвлөрөх ёстой юмнууд дээр төвлөрөөд тэгээд хувийн амьдралдаа ч гэсэн минималистаар тэгээ яриа мэрэ ч гэсэн минималист жаагаад тэр. Тийм тэгээд бас Түл яриа мэр. Тийм бас яриа л гэж юм. Facebook дээр Тэгээд Facebook дээрээс би минималист гэдэг групп нээсэн байгаа. Тэгээд бас минималист болохыг хүсэж байгаа хүн байвал нэгдээд цогтаа чаленж хийж болно. Тэгээ үлзий би тааш ч одоо бүр метралист минималист тийм чи Instagram social media дээр бол харахад бол маш минималист хүмүүс. Тэгээд амьдрал дээр бол маш их матер. Маш их юм авдаг. Тэгээ тэрийг бол одоо айгүй их хямдах гэж айгүй хичээж байгаа. Би нэг Анагийн групп тэгээ би ингэж пост юм уу энэ уучаад нэрэ тиймтэй гэдэг айгүй их боддог. Тэгээд айгүй их юмнуудын би зүгээр чимээгүй ингээд уншаад яваад ингээд явдаг ч гэсэн айгүй хэрэгжүүлэх хичээдэг байгаа хувьдаа. Айгүй ер нь л одоо найзуудаасаа маш их үлгэр жишээ авч байна уу. Айгүй юм насны их ч юм уу аяа зэрэг. Тэгээ бас миний ярьж байгаа юм болохоор ингэж байгаа нэг яг Монголд ингээд урлагийн төрлөөр судалгаа ингээд сонирхъя гэх тэгэхээр угаасаа урлаг дуртай хүмүүс айгүйх байдаг мөртлөөсөө тийм судалгааны яг монгол хэл дээрх юу ном санаа айгүй ховор идэг. Тэгээ тийм болохоор энэ дахтаа тийм айгүй сайн урлагийн судалгаа хийгээд аль болох монгол хүмүүс рүүгээ одоо залуу тий хүүхдүүд рүү шинэ мэдлээ сонгож байгаа хүүхдүүд рүү аль болох их мэдээлэл өгье гэж зорж байгаа. Тийм. Гэхдээ тэр болохоор яг зөвхөн нэгэн жилийн энэ жилийн зорилго гэж хэлээд айгүй хэцүү айгүй том ажил юм билээ харахаар бүтэн ингээл 10-20 жил зарцуулахаа гэж юм шиг харагдсан. Гэхдээ л өөрийнхөө хувьд хичээнэ гэж байгаа. Тийм шүү. Гоё юм хэлж байгаа юм байна. Манай үлзээгийн хувьд би ч одоо нэг амар ингээл 2020 он боллоо, шинэ он боллоо. Энэ жил өстө бүтээн сүнээр ална шинэ хүн болно гэж бодоогүй энэ жил. Nice. Анх удаага. Өмнө нь болохоор 31-ний арай болгон амар болсоос энэ жил таахна. Морн яана яадаг чинь тий. Ямар нэг л нэг байхгүй нэг хин нэг үлцгийг би болох гэж их өөр өөртөө их зөрчилддөг байжээ. Би энэ жилээс болохоор тийм амар unrealistic тийм төл одоо үгдийн зориг морилгоос тавихад болсон. Зүгээр л өөрийгөө байгаагаар нь хайрлна, өөрийгөө байгаагаар нь хүлээн авна. Тэгээ хүмүүсийг ч гэсэндээ нэг амар өөршгөө болохгүй юм. Эсвэл өөр над шиг сэтгэсэнгүү, эсвэл миний бодож байгаа шиг бодсонгүү гэхгүйгээр аль болох тухайн хүнийг ч гэсэндээ байгаагаар нь хүлээж авч тухайн харилцаж байгаа хүнийхээ үзэл бодлыг ч гэсэндээ санал нийлэхгүй байсан ч гэсэн аль болох хүндэтгэж сурыг гэж бодсон шүү дээ. Энэ бол тэгээд бас хальт минимал болох гээд ерөөхдөө хэрэгтэй хэрэглэхгүй байгаа юм хумаа ерөөхдөө байхгүй болгож байгаа. Тийм амар сүртэй мөртэй зорилго тавьгүй. Тэгэл аль болох гоё амар хэлбэр өөртөө зүдэргээнгүй зовлонггүй сайхан. Тэгээ ялангуяа нэг сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг юм бас сүүлийн одоо энэ жилүүдэд айгу юу болоод байгаа шүү дээ. Ер нь тренд болоод байгаа.
анхаарах. Тэгээд ер нь хүн болгон бас тэрэн дээрээ жоохон анхаарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Монгол хичнээн ингээл нэг юу гэдэг Улаанбаатар чи ерөөхдөө амар стресстэй хотын тоонд орж байгаа шүү дээ. Метрополитен болсон тий. Тэгэл дээрээс нь өвөл болохоор ингээл амар хүүтэн ханаад утаа гэл тий. Тэгээд дээрээс нь Монголын эдийн засаг масаг гэл бүр ингээл стресстэй зүгээр ингээд хүчээр стресстүүлж байгаа юмнууд айгүй ихтэй хот гэх юм уу? Хичнээн гоё ч гэсэндээ тий. Улаанбаатар туртай хайрламар зүйлүүд зөндөө байдаг ч гэсэндээ хажуугаар нь бас ингээд бид нарыг зөв бүтээг байхад стресст оруулдаг зүйлүүд их байдаг болохоор аль болох нэг өөрийнхөө эрүүл мэндэд анхаарад аль болох сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарад тий юмд амар стрессгүй байх тэр стресс гэхэд тэрийг хэрхэн яаж амархан тэрнээс ангиж авах вэ ч юм уу тиймэрхүү зүйлүүд их анхаарал гэж бодсон. Тэгээ нэг сэтгэл хөдлөлөөрөө ерөөхдөө би ч юм бас айгүй шийдвэр гаргадаг төрлийн хүн баггүй юм л. Тэгэхгүйгээр ерөөхдөө юмд айгүй боддоор ханддаг болъё. Тэгээ юмыг боддоор хараад тэр зүйлийг бүлээн зөвшөөрдөг болъё. Тэгэхгүй нэг би өөрийнхөө зүгээр л ингээл амар гоё мой төсөөллийнхөө юмар бодцоод гингүүд нэг яг амьдрал тийм байхгүй шүү дээ. Гингүүд амар юм нэг сэтгэлээр унах ч юм уу ганцаа хурам уурах тийм мэдрэмжүүд агуулх аваад тэгээ тэрнээс болоод өөрийгөө их гинтэдэг ч юм уу тэгээ зүгээр гинтэдэг тийм юм байна гэж зүгээр ойлгоод тэгээ одоо нэг амар юм ихтэй замаа гүнзгий зүгээр л гоё энгийн л бай гэж. Гоё шүү. Би яг 31-нд яг би яг нэг 28 авцаа 12 сарын 28 авцаа за хаста 20 онд алигээ бодчихсон. Би яг 31-нд бодсон. За энэ жил ихтэй нэгцэн бай дараа жил багт нэгтэй яа гэж бодсон. Тэгээ нэг яг сая нэгцэн гэсэн чинь бүр нэг хин нэгэнтэй өөрийгөө харьцуулах ч юм уу тийм биш те. Эсвэл нэг юу гэдэг бүр ингээл алан малан гэл амир өөртөө нэг тийм дарамт хүчээснээс зүгээр л 19 онд байсан үлцгээс 20 онд зүгээр арай илүү дээр ч юм уу арай бага тэнэгтдэг үлцгийг л бий болгоё ч юм уу тийм л юм батсан да. Үлцэг дээр гоё ижлэх юм батсан юм байна. Би сайхан ханьдаг байна шүү дээ. Наа. За одоо ингээд одоо бизнес хэллэгэр гэх юм уу юу хуваараа бизнес эрхлэж болоо явж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд Монголд яг залуу хүн хуваараа бизнес эрхлэхэд яг тулгарч байгаа хэцүү асуудал нь юу байна? Монголын нөхцөлд сайхан юм нь юу юм бэ? Би хэлэхгүй ядаргатай. Ер нь яг хөө тэгэл хэцүү мэцүүгээл ярил бүгдээрээ хэцүү шүү дээ. Тэгээд юу хэцүү мэцүү юм бол угаасаа зөндөө байгаа. Тэгээд хамгийн гол нь Монголд хамгийн гоё юм нь юу вэ гэхээр амар их боломж байгаа. Яагаад гэвэл одоо нэг янз бүрийн гоё юм нэг байхгүй шүү дээ. Байхгүй нь гэдэг нь биднээс тэрийг хийх боломжтой гэсэн үг. Одоо би яг юу ерөөсөө нэг хятад явж үзснээс чи гадагшаа ч явж үзсэн юм л дээ. Хөөс нэг гадагшаа татагш явж ирч тэгэхээр тийм байдаг тэр шиг юм яж чадах юм байна гэж айгүйх бод юм шиг үлээ. Тэгтээ яг явж үзээгүй натдаг юм байлаа ч гэсэн зүгээр дээ интернетээс нэг юм харлаа л гэхэд тэр чинь ингээ Монголд хийгээгүй байвал хийх амар чи өөрөө хийх амар боломжтой. Тэр нь бол хамгийн гол. Тэгээд ер нь жоохон хэцүү юмнууд зөндөө байгаа. Айгүй чухал чанар одоо тэрийг амжилттайгаар өргөжлүүлээд байх. Ер нь бол одоо бид гэж боддог. Дампуургүй яваад энэ гэдэгт амар том амжилт. Яг зөв. Тэрнээс шигээл аваад очиодлоо ингээл мөнгө олоод ингээл амар томрол ингээл тэгж байгаа нь за яг ингээд гоё 1-2 жил ингээл амар томрол ингээд тэгээ байхгүй болчихчих хэцүүс дээ. Тийм болохоор ингээд stand up нөгөө нэг юм доктортой бизнесээ байж байгаа гэж айгуу тийм чухал хамгийн чухал аахгүй. Тэгэхээр тийм л байвал тэр чинь жинхэнэ амжилт юм байна гэж би бол боддог. Тэгээд ер нь бол айгүй их гоё боломжууд байгаа. Тэрийг гоё хараад тэгээд нэг тийм амар хийсгэлэнгээр биш заяа. Одоо нэг бүгдээрээс тэрийг би айгүй их бодод тахгүй бүгдээрээ сургууль хараад Facebook-ийг нээс унш ингэж сурсан байна. Ясаа хаяас бизнес хийхдээ зүгээр яг гоё
би бодтойгоор тий үгүй ядаж олох хэрэгтэй байхгүй тийм чинь тий. Би л дуртай юм ээж ингэ байж чадахгүй шүү дээ. Тэгээд гоё боломжууд бол зөндөө байгаа. Тэгээд ажиллах хэрэгтэй юм байна. Амар хийх гэж сурж байгаа сургууль байгаа ажиллаа ял бампуу. Тэгээ явна гэдэг чинь агуу атаа зүйлтэй юм хэрэгтэй. Тэр гарахгүй гэдэг юм бас. Гэтэ бас одоо нөгөө нэг бас шинээр ингээд нөгөө хуваараа бизнес эрхлэж байгаа хүмүүс иж болох ч тэр хүмүүст ингээд зөвлөхөд яг энэ дээр нь ингээд би өөрөө хичээсэн ч гэсэн ингээд нийгмээсээ болоод ч юм уу тийм яг хэцүү байдаг тэгээ сануулж хэлэхэд ингээд яг тийм яг өөрчн тулгарч ирсэн тийм хэцүү асуудал байгаа юу? Надаа юу за зөндөө байгаа штий. Бас хараа хийсэн яг ингээд хийх гэхээр байхгүй байгаа тий. Бага. Окей, нэ юу ахгүй. Жишээлбэл наа ингээл 35,000 төгрөг зардаг. Одоо ч гэсэн тэр үнээр хэдэн жилийн өмнө лээ. 3 $35,000 $2,000 байхад тийм үнээр материал аваад тэгэл хийжсэн. За тэгээ бэрхшээл гэхээр ер нь бол зөндөө угаасаа гарна. Яг эхэлж байгаа юм нь болохоор хамгийн чухал юм нь ингэж бодорой гэж хэлмээр байна. Би гэхдээ намайг нэг амар лагмаг гэж тань бити бодорой. Ерөөсөө би зүгээр ямар ч манай аав эдмэд ямар ч мөнгө төгрөг байхгүй. Би зүгээр сургуулаа төгсөөд оюутан болохоо болоод нэг жоохон ажил хийгээ жоохон мөнгө олоод. Тэгээд тэрнгээрээ ингээд эхлүүлээд явсан. Тэгээд амар томоор эхлээ бодорой. Надаа ингээд эхлээл хөрөнгө оруулах хэрэгтэй маань ингээд мингээд гэж батгүйгээр өөрт байгаа ямар боломжтой тэрийг ашиглаад юм хийж болтын шүү. Тэгээд янз бүрийн бэрхшээл угаасаа тулгарнаа. Тэгэхээр тэднэрт бити шантраарай л гэж хэлмээр байна. Тэрнээс ч одоо ингээд янз бүрийн тэгэл бас жижигнүүд байна. Тэгэхээр ер нь л тэгэл гоё яг хийж үзмээр санагдаад ингэ сэтгэл татарсан бахтаа тэгэл заавал хийгээрээ. Тэгээ болохгүй бол тэрэндээ бити нэг шантраа тэгээд за яста миний амьдрал утгагүй болсон машлаа гэж бодох юм байхгүй. Ороод л дээр хийх юм өчнөө байгаа. Тийм болохоор зүгээр зөрөгтэй чагаарай л гэж хэлмээр байна да. За эвлэг төлөвлөлөө зэндүкэй. Тэгээд мэдээж ингчэн сая бэрхшээлийн хэлсэн. Мэдээж бэрхшээл гарч ирэх үед тэрийг давж туулах маш их сэтгэлийн тэнхээ биднэрт хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө зорилгыг санаарай, өөрийгөө бүтээсэн бол чи өөрийгөө яаж бүтээсэн тэр бүх цаг үеэ дахиж дурсаарай. Тэгээд чи тэр бэрхшээл зовлон яг тэр зүйлээрээ чи эргээд өөрийнхөө үн цэнтэй зүйлээр чи давж гарч чадна. Тэгэхээр чи өөрийнхөө үн цэнтэй гэж бодсон зүйл зээж битээ орхиороо тэгээд түрийгээ бодоод ууггүйгээр урагшаа тавьчлаарай гэж уриалж байна. За тэгээд подкаст маань хэдийн 1 цаг гарan үргэлжилсэн байна. Тэгээд подкастыг маань сонсож байгаа ханиадтай хүний бас ингээ подкастыг сонсож маш баярлалаа. Тэгээд мэдээж дондор бид нар нусаа татсан нээсэн байж магадгүй. Тэгээд уучлаарай. Тэгээд подкастыг маань таалан сонсон бүгдээрээ баярлалаа. Подкаста. За тэгээ энэ дугаарыг хөтлсөн Зэндүх байлаа. За зочноор оролцсон ихчин байлаа. Үлзий. Од жаргалтаагаар ашигтай хобоцын 3 найзын чөлөөт подкаст энд хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногт баяртай уулзъя. Баяртай.